25 дугаар бүлэг. Ноён Фежин ба түүний түнш нарын тухай энэ бүлэгт дахин өгүүлнэ. Хязгаарын нэгэн үйлдвэрлэлийн газарт ийм явдал болж байхад Фежин ноён хуучин муу ормондоо утаа багсан голомтынхон дэргэд бодол болон суулаа. Өвдөг дээрээ хөөрөг тавьчихаад галаа дүрлцтэл ноцоох гэж хаяа хөөрөгдөх боловч гүн бодол давтагдан хөөргөн дээр гараа тавиад эрхий хуруугаар эрүүгэн тулж тулганыхаа цэвэрхэн бүсийг алмайран ширтэнэ. Түүний ард талд овтол уурч Чарли Бейтс багш читлэн 3 ширээ тойрон суугаад хөзрөөр вист тоглож байна. Овт нь хий талтайгаар Бейтс багш читлэн ноён хоёртой тулж байлаа. Нэр нь энэ тэргүүнээ дурдгдсан угаас онцгой сэргэлэн сарайтай ноён тоглоомдоо улаарад бас читлэн ноёны гардах хөзрийг хичээнгүлэн харах учир одоо бүрч их сонирн болжээ. Аятай завшийн гарах бүр дэрэгдэх найзынхаа хөзрийг нэвтлэх мэт хараад өөрийн гардах хөзрийг тагнуулынхаа үр дүнд зохицуулна. Тэр үдэш хүйтэн байсан болохоор луурч малгайтай суув. Ер нь энэ бол түүний сурсан зангийн нэг юм. Бас болхихийцтэй ганса цаг үргэлж зууж харин зүрхэн чангаруулах гэж ширээн дээр байгаа савтай архинаас уух гэхтэл түүнийг амнаасаа салгана. Тэр дарсыг тэд бүгдэд зориулан бэлдсэн байжээ. Бейтс багш тоглоомдоо их л анхаарал тавих боловч өөрийн авьяаст найзыг бодвол илүү хөөргөн санаатай тул архинаас байн уухын гадна бас чармайвал зохих тоглоомд хэрхэвч таарахгүй мардсан үг яриа дэлгэнэ. Луурч түүнтэй их түнш болохоор тэрнийхээ тэгж дэмий зангарахад хэдэн удаа сүрхий муухай дайрч байсан боловч цаадах нь Бейтс багш байна. Тэр бүхнийг маш уужуу сэтгэл гарган сонсоод өөрөө найзыг чөтгөр амар гавлаан шуудаад хийлгэмэр гэх буюу мөн ийм утгатай өөр сүрхий гой хошин үг хэлэхэд читлэн ноёны сэтгэл нь хөгжиж байлаа. Тэмдэглэв штэ. Энэ ноён талынхаа хамт шувт хожигдох боловч энэ байдал түүний уурыг хүргэх байтугай харин ч сэтгэлийн ихэд засч байгаа бололтой. Майхан дуусах бүрэл чих дүжиртэл инээд алдан ээжээс гарсаар ийм зугаатай тоглоом үзсэнгүй гинэ. Читлэн ноён урт хүзүүгээ гүрдээлгсээр нангнаас хагас крон гаргаж ирээд 2 хос 3 тал чам шиг тоглодог хүнийг анх удаа үзэж байгаа маань энэ шүү Жек. Чи өөр дандаа хожоод байх юм. Чарли бит хоёрт сайн мод ирээд ч хэрэг алгуу. Хожигчод байх юм гэлээ. Энэ явдлаас ч болоод тэрв эсвэл энэ ярианы гунигтай айлгыг сонсоод ч тэрв Чарли Бейтсийн сэтгэл ихэд хөдлөн инээд алдахад еврэ давхин цочиж юу болов гэж асуув. Юу болов гэнэ Фечин? Бидний тоглохыг харж байгааг нь харамсалтай. Томми читлэн ганц ч хоцсонгүй. Бид хоёр нэг тал юм. Нөгөө нь овт хий талтай байгаа юм аа гэлээ. Еврэ энэний шалтгааныг мэдэж байна гэсэн янзтай инээмсэглээд за яах дахиад үз Том дахиад үз гэлээ. Одоо чи би байлсан дээр баха. Баярлалаа Фечин. Болио. Луурчин аз их байна. Яагаад ч дэлдэхгүй гэж читлэн ноён хэлэхэд еврэ хонгор минь гэж инээд алдан. Луурчиг хожиг гэвэл өглөө эртхэн босч бай гэвэл Чарли Бейтс. Өглөө гинэ. Шүн гутлаа тайлалгүй 2 нүдэндээ нэг яндан дуран хийгээд бас ар шилэндээ 2 нүдний дуран зүүчгээ тогловол хожих магадгүй гэлээ. Давкинс ноён энэ сайхан магтаалыг гүн бодлогошрон хүлээн авч. Нэг шилэнгийн мөрөйтэйгээр үзэлцээ. Хэнтэй ч хамаагүй тулан шүү гэлээ. Тэдний хэн ч зориглсонгүй. Энэ үед гансных нь гал унтарчхаад байсан болохоор Давкинс ноён тоглоомын хожоо тэмдэглэх хэрэгсэл болж байсан цэрдийг аваад ширээн дээрээ Ньюгейтийн гиндангийн ерөнхий дүрсийг зурж зугаагаа гаргах зур зэвүүцсэн маягтай эсгэрч байлаа. Их л удаан дуугүй байцгаарж байтал луурч гинт эсгэрхэн болоод яас уйтгартай байх юм бэ Томми чи гэж хэлснэ. Читлэн рүү хандан
Тэр юу бодож байгаа гэж санаж байна Фэжин гэлээ. Еврей хөөргөөрөө галаа үлээж эргэн хараад. Би яаж мэдэх вэ? Магадгүй хожигдоод байгаагаа юм уу? Эсвэл саяхан орхиод ирсэн хөдөө нутгаа бодож байгаа ч байж болно шүү дээ, тийм ээ? Тийм биз дээ хонгор маань гэлээ. Чиглэн ноён хариулах гэтэл луйрч хорон дурн орж. Яалаа гэж. Тэгвэл Чарли чи юу бодож байна да? Гэлээ. Чарли Бетс аяархан инээж. Бетсэд дурлцахад ухаан алгаа гэж би бодож байна. Нүүр нь улааж явахыг хараач. Бурхан минь хөгөөж ирсэн амтан шүү. Томми чиглэн дурлцчихжээ. Фэжин сүрхий юм аа гэлээ. Чиглэн ноёны ээлдэг сэтгэлийн ярианы олз болсон багш Бетс сандлынхаа туршилгээг дэндүү хүчтэй налсан учраас тэнцвэр алдан шалан дээр өнхрөн очоод инээдэн барагдтал сунж хэвтэн дараа нь босч хуучин янзаараа сууж дахиад л инээж гарлаа. Энийг яах гэсэн бэ эрхэм минь гэж Еврей Давкинс ноён руу харж нүдээ ирмээд Бетси багшийг хөөргөнийхөө хошуугаар сохиж шийтгэн. Бетсэж сайн хүүхэн шүү. Том чи наалдаад бай гэлээ. Чиглэн ноёны царай маш их улааж. Энэ бол ерөөсөө хүнд ч хамаагүй юм гэж би хэлэх гэсэн Фэжин минь гэлээ. Тийм байлгүй. Чарли ч чалчих хүн шүү. За тэр яах вэ гайгүй. Санаа битгий зов. Бетсэж сайхан хүүхэн шүү. Сайн ч хүүхэн. Бетсэн юу гэж хэлснээр Том. Тэгвэл чи баяжин дөө гэлээ. Би Бетсийн юу л гэсэн бүгдийг хийнэ. Үгнээс нь гажвал бүтэн л үлдэхийг бодохоос биш. Гэтэл танд сайхан ажил шиг санагдаа юу Фэжин? 6, 7, 42 гэдэг чи юу ч биш ээ. Хэзээ нэгэн цагт л бүтэх ёстой юм. Тэгтээ гадуур ганхаж явах дур хүрдгүй өвөл цаг тааралдвал дээр биш үү Фэжин гэхэд өвгөн Еврей тийм байлгүй яах вэ хонгор минь гэлээ. Луйрч Чарли Еврей хоёр руу харж нүд ирмээд хэрвээ Бет зүв байсан бол чи дахин жаахан суузнах байсан уу Том гэж асуувал Том ууртайгаар үгүй ах гэж бодож байна. За тэр ч яах вэ? Ёрн надаас өөр ингэж хэлж чадах ямар хүн байна? Би мэдэх юмсан Фэжин. Тийм хүн байхгүй хонгор минь. Ганц ч хүн байхгүй Том минь. Чамаас өөр хийх хүн би өөр мэдэхгүй. Ганц эгч мэдэхгүй байна хонгор минь гэлээ. Хөөхий донгоо тэр залуу их л ууртайгаар. Хэрвээ би тэр хүүхний нууцыг задлчихвал намайг хөөчих ёстой. Тийм байц Фэжин. Надаас ганц үг гарахтал гүйцэн шүү дээ. Тийм байц Фэжин гэвэл Еврей. Тэгэлгүй яах вэ хонгор минь гэх өгөөд Том хил амын суулчхан алдаж. Би ганц ч үгэлдаагүй те. Тийм байц Фэжин гэж байн шийдэмг асуулаа. Тэгт нь Еврей. Гүй ердөөч үгүй. Тэр талаар чи хатуухан байсан. Нэрээ хатуу байсан шүү хонгор минь гэлээ. Том ийшээ тийшээ харж. Тийм байсан бах. Тэгээд намайг юуган тоглоод байгаа юу Фэжин гэвэл чиглэн ноён үнэхээр их ууралж байгааг Еврей мэдээд. Чамайг доголсон хүн байхгүй гэлээ. Тэгээд ёор доголсон хүн байхгүй штэ гэж гол доромжилсан итгэл болох Бетс багшаас асуув. Тэр нь харин би ерөөс амьдралдаа доогдохгүй хийж яваагүй цаг байхгүй гэж юугүй хэлээд учиргүй чанга инээд алдсан болохоор доромжлуулсан чиглэн ноён тэр даруй басан хараагаад доромжлогч итгээдээ дэлсхийг завдтал цаатах нь иймэрхүү ажилд овжин учир бултаж амжаад ардаа байсан зугаатай өвгөн ноёны хинхэтгийг цохиуллаа. Тэр нь гуйвсаар хан тулж амсгаадна. Чиглэн ноён ухаан алдахтаа төгтөл айлаа. Яг энэ үед Луйрч хүй чимээг намд нэг юм дуурах шиг боллоо доо гэд лав арьсаар шатаар өксөхт нь хонх дахин дугарлаа. Нилээн бачимдсан хүн хонх дарах шиг. Энэ үед тэд цөм харанхуйд байлаа. Төдхөн Луйрч хурч ирээд Фэжиний чихэнд нэг юм нууцлан шивнэлээ. Юу ганцаараа юу гэж Еврей дуулдлаа. Луйрч толгой дохоод
Лааны гэрлийг гараараа таглан нүдамаа хөдөлгөж Чарли Бетсийг одоо инээж дамшиглаад байх хэрэггүй гэж занган мэдэгдээд өвгөн еврей юу гэж тушаахыг хүлээлээ. Тэр өвгөн нэг хэсгэн хурууга хазлан бодол болж сэтгэл догдолсноос нүүрнийх нь арьс таталдан ямар нэг юмнаас айн бүр муу юм сонсохоос халширч байгаа янзтай толгоогоо дээш нь өргөн. Хаав энэ төр чинь гэж асуулаа. Луйгэрч гарах гэж байгаа юм шиг хөдлөн таа зүүд заахад еврей. Тийм үү. Нааш нь оруулаад ир. Хүш, боль Чарли. Зүгээр байж үзээч, Том. Зүгээр байцгаагаач гэлээ. Энэ товчхон тушаалыг Чарли Бетс түүний саяхны дайсан хоёул тэр дорн дуулууртай биелүүллээ. Луйгэрч гартаа лаа барьж шатаар бууж ирэхэд тэд цөм чимээ энергүй байсан бөгөөд түүний хойноос ажлын муу дээл өмсөн нэг хүн даган орж ирж ийшээ тийшээ харснаа нүүрнийхээ доод хэсгийг тагалсан оролтыг тайлбал Овт Тоби Крекит мөн байлаа. Сарай нь ядарсан харагдана. Бас нүүр гараа угаагаагүй, сахал сармайгаа хусаагүй байлаа. Тэр эрхэм ноён еврей рүү толгойд охин. Мэндүү хэгээ. Тэр оролтын минь миний менжин булгаа дотор хийчих. Луйрчаа би сүүл зайлахтаа эрэл болохгүй амар олох юм. Ийм л цаг болоод байна шүү дээ. Чи харин энэ муу зөнөг Луйрчийг бодвол сайн хулгайж болж чадах залуу байгаа юм да гэж хэлээд дээлийнхээ хормойг шууд засаад нэг сантал авч галын дэргэд ойртон очиж зуухны торон дээр хөлөө тавилаа. Тэгээд гунигтайгаар гутлынхаа хамар руу зааж хараач вэгээ. Хэдийдч нэг тасллоо дөө мөн чих удажтай. Хар толбочгүй болж шүү. Та намайг битгий муухай хараа үгэнгүй. Цагийн юм цагтаан байдаг. Би нэг юм идэж уулгүй горгүй нэ. Тэгэхээс наа ажил хэргийн тухай ярьж чадахгүй. За, идэх уух юм аваатар. 3 хоногт ганц ч удаа тайван идэж уусангүй гэлээ. Өвгөн еврей идэх уух юм юу байгааг авчирч өгөхийг Луйрчин тушаагаад өөрөө дээрэмчийн өмнөөс гараад хүлээж суулаа. Байдлыг харавал Тоби яриагаа эхлэхийг яарсан шинж огт үгүй. Еврей эхлээд түүний царай зүсний байдлаас юу болж өнгөрснийг тааварлан мэдэх санаатай тэсвэртэй хүлээн ширтсэн боловч юу ч мэдэгдсэнгүй. Тобигийн байдал их л ядарч зүдэрсэн боловч угаас ажиггүй айвуу тайвуу байдаг янз нь хэвээрээ. Нүүр гараа угаагаагүй, сахал самбай, хуузаа хусаагүй боловч өнөөхөл Овт Тоби Крекет нь тэнэг юм шиг инээмсгэл сойрл байлаа. Еврей хүлээх тэсвэр нь алдагдаж түүний өмглөх бүрийг ажиж уур хөдөлснөө нуухан болж өрөөнд дотоороо хоошоо урагшаа холхиж эхэллээ. Энэ ч тусвалсангүй. Тоби ёор өчүүхэн ч ажиггүй цадтлан идэж ууж дуусаад Луйрчийг гарч бай гэж тушаан гаргаж үүдээ түгжээд аяганда спирт ус 2 хольж аваад яриагаан эхэллээ. Ёоны өмнө фэги минь гэж Тоби ихэлтэл еврей сандлаа түнд ортуулан. За гэж үгэн тасал. Крекет ноён устаа холсон спиртнээсээ балгах гэж үгэн таслаад. Сайхан арх болчихоо гэж хэлснэ. Хөлөө нүднийхээ харалдаа хэмжээнд аваачих гэсэн юм шиг намхан зуухан дээр тавиад цааш нь ярьлаа. Ёоны өмнө фэги минь бэлмэнтүү гэж тэр дээрэмж асуухад еврей суудлаасаа суг усран босч шүдээ зун юу гинэ гэлээ. Тобийн царай цонхийн цайж та чинь юу хэлэх гээд байна та гэтэл еврей хилгэнсэндээ хөлөөрөө шал дэвсэн. Хэлэх гэсэн та хоёр яасан? Сайкс жаал хоёр тэр хоёр яасан? Хаа байсан? Хаа нуугдсан? Яагаад наашаа ирсэнгүй тэд гэж хашгичлаа. Хулгай маань бүтсэнгүй гэж Тоби аярхан хэллээ. Тэрийг чинь би мэдж байна гэж еврей халааснаас сонин гаргаж ирж заагаад тэгээд цааш нь юу болов гэлээ. Буудуугарч жаалыг сум дайсан. Бид хоёр тэрнийг дундаа хөтлөөд үргэсэн адуу шиг эрг рүү гангаж жалга дамжин зутлаа. Хойноос хөгөөд муусан хогнууд чинь тэр хавийн хүн амтнд цөмсөрж нохоо шувуугүй биднийг хөөчихсөн юм чинь гэлээ. Жаалаа яасан бэ?
Би л үрээд л хүйсэлэх шиг хурдлангүй лээ. Тэгээ хоёул дамнаад явах гээд үзтэл толгоогоо доош унжуулаад би мөчн хүйт өргсөн байлаа. Гэтэл хойноос улсууд хөгөөд аргагүй тулж ирсэн болохоор бид хуваа хичээхээс өөр аргагүй болж ам мултлахыг л бодлоо доо. Тэгээд жаала нэг гунд орхичход бид хоёр тийшээ зугтсан. Тэр жаал үхсэн амьтыг бүү мэт гэлээ. Еврей цааш нь сонсгоон билж, муухай хашгирч, толгойтой үсээ урж, өрөөнөөсөө гүйж бүр гадаагарлаа. Харин 26 дугаар бүлэг. Учиртай нэгэн авхай гарч ирэх бөгөөд энэ туужийн салшгүй холбоотой олон явдал үүсч гарсан тухай энэ бүлэгт өгвөл. Өвгөн еврей Тоби Крикетийн үгийг дуулаад учраа ололгүй ухаан балгартаж гүйсээр гудамжны өнцөгт хүрээдэрлээ. Угаас удаан явдаг боловч энэ удаа тэр мөн л гүйсээр байтал харин дэрэгдүр нь морин жууц тэрэг давхин бас тэрэгний дор орж дайруулахын дөхөж байхын явуулын хүмүүс хашгиралтад сая ухаан орж явган хүний замд орлоо. Хөл үмэнтэй гудамжаар явхаас аль болохоор тойруу зам нарийн гудамж зайгаар гитэж мираасаар цас тухай хурч тэндээс улам хурдан явсаар нэгэн хашаанд орж сая гэртээ ирсэн юм шиг хуучин зангаараа маадайн алхалж арай чөлөөтэй амьсгалах болсон бололтой. Хэрв Лондоны Сити хэсгээс явбал цас тухай хоолборн ухаа хоёрын уулзврын баруун талаас холгүй газар сафрын ухаад хүрдэг харанхуй нарийнхан гудамж харагддаг. Энтхийн зүдэр балиар мухалгуудад хуулга торгоор хийсэн 9 шидийн өнгө хэлбэр бүхий нусны алчуур захаар дэлгэжээ. Хүний өвөр халааснаас суйлсан алчуур худалдан авч дамжуулан зардаг худалдаачин хүмүүс энд суудаг байна. Мухалгуудын цонхон гадаах хадаасууд болоод хаалганы яс модноос тийм алчуур 100-аараа өлгөөстэй байна. Бас мухалгийн лангуун дээрч дүүрэн байна. Талын нуур хэмжээгээр гавихгүй боловч энд үсчин, пивний дэлгүүр, кофе цай худалдах, шарсан загас зарах гуанз мундахгүй олон бий. Энэ бол тэр чигээрээ жижиг хулгайчдын худалдааны зээл мэт бөгөөд өглөө эрт бол жижиг сажиг юмны хулгайчид цуглан орой бүрэнхийд бол арын харанхуй тасалгаануудад үг дуу цөөнтэй худалдаачдаар хөл ихтэй болох бөгөөд тэдний ирж очих нь их л учиртай. Энд бошинцны мухлаг, гуталчин байна. Бас жижиг хулгайчдын таних тэмдэг болгоч бараа таваараа дэлгэсэн хуучин хувцс хунрын худалдаа байна. Энд бас яс зэв даасан төмөр овоолоостой байна. Мөн өмхөрч хуучирсан ноосон даав, зотон эдлэл харанхуй зоринд өмхрөн ялзран байна. Еврей чухам энд ирсэн хэрэг энтхийн ясан хэдрэг шиг болсон хүмүүсийг сайн таньдаг бололтой. Учир юу гэвэл юм худалдах буюу худалдан авах гэж байсан хүмүүс түүнийг дэрэгдүрээ гарахад хизээ язааны танил байдалтай толгой дөхөн мэндэлцгээв. Еврей хариуд нь мөн толгой дөхөж өнгөрнө. Тэр нарийнхан гудамжны адаг хүртэл хинтээч үг зөрсөнгүй явсаар мухлагныхаа үдэнд хүүхдийн сандал дээр суучгаад тамхи татан сууж байсан нэгэн жижигхэн худалдаачийн хүнтэй ярилцлаа. Еврей амрын нэрсний дараа эрхэм худалдаач. Фежин оюутан минь танийгаа харахаас л дотор онгойх шиг болох юм да гэвэл Фежин хөмсгөөс өхөж гараа илгэндээ тэврээд. Манай хөршийнхэн их л уймсан байх шивдэ, Лавли гэлээ. Тэмгэн урд тэглээ, инглээ гэж нэг хоёр л дуулдаж байсан. Тэгээд төдхөн намддаг байсандаг. Тийм биз дээ гэж худалдаач хариуллаа. Фежин зүйтэй гэсэн байдалтай толгой дохиод сафрон ухаагийн зүг зааж тэнд өнөө өвдөш улс ирсэн үү гэж асуухад нь цаатах нь зэрэмдгийн дүү гэлээ. Еврей толгой дохлоо. Бяцхан худалдаач бодлогошрон байцаарай. Нэрээ миний мэтгэл лав 5-6 хүн ирж яваа харагдсан шүү. Харин танай түнш байгаагүй баха гэлээ. Еврейн царай бачимдсан байдалтай болж. Сайкс үзэгдээгүй юу
гэхэд нөгөө жижигхэн хүн толгойс ихсэрч айж гайхсан байдалтай нүдэ бүлтгнүүлж олдоогүй гэж хуулийнхаа ярьдаг юм блэ. Миний талаар өнөөдөр юмтай байгаа юу? Гэхэд еврей түүнээс салж яванга. Өнөөдөр тооч юу ч алгадаа гэлээ. Тэр жижигхэн хүн Фечийн хойноос зэрэмдгийнхэнд очих нь хүлээгэж би ч гэсэн тантай жаахан юм балахгаас буцахгүй шүү гэж хашгирахад өвгөн еврей эргэж харж ганцаар явах нь дээр гэсэн шиг гараар дохио өглөө. Өнөөх бяцхан хүн чи жижиг сандал дээрээс босох тийм чамаргүй байсан болохоор зэрэмдгийнхэн гэдэг гуанз энэ удаа ноён Лавлийн морлон ирэх хувийг хүртсэнгүй. Ноён Лавлийг босох гэж мөнгөнсаар байтал цаатах нь алга болчихсон болохоор ноён Лавли түүний барааг олж харах санаатай өлмий дээрээ зогссон боловч нэгэнд найдваргүй болж сандал дээрээ буцаж суугаад өөрийнхөө өөдөөс харсан мухлагийн нэгэн авгаатай харилцсан толгой дохиж үүгээрээ үүлэтгсэн эргэлзэж сэжгэлснээ илэрхийлээд их л тааламжтай байдлаар ганс санарж эхэллээ. Зэрэмдэг гурав буюу тэнд дандаа ирдэг хүмүүстэй зэрэмдгийнхэн гэж алдаршсан тэр гуанцны газар Сайкс ноён нохойгоон дагуулсаар ирдэг байлаа. Фечин лангууны цаан зогсож байсан хүнтэй дөнгөж дохис хийгээд шатаар дээш өгсөн хаалга нээж смээрхэн ороод ямар нэг хүнийг ирж яваа юм шиг нэг гараар нүдээс авчлан сандарсан янзтай ийш тэш харлаа. Тэр өрөөнд хоёр дэнлүү байна. Цонхны мод хаалттай, улаан өнгийн гандамл хөшгөн буулгаастай байсан болохоор гаднаас гэрэл орохгүй. Дэнлүүний тортогт халтар болгочихгүй гэж тааза хар будгаар буджээ. Тасалгаа дүүрэн тамхины утаа манаран эхлээд юу ч харагдахгүй шихэн байлаа. Харин хаалга онгосноос хойш утаа баг багаар шингэрч чимээ шууган шиг эмх замбраагүй олон хүн байх харагдлаа. Ажиглагчийн маань нүд овоод асч одоо бүстэй бүсгүй олон хүн урт ширээ тойрон суугааг олж харлаа. Ширээний ихэнд даргалагч нь алах барьжсан. Бүүр цааталын буланд эвдэрхий төгөлдөр хуурны хажууд улаан хүрэн хамартай шүдэн өвдсөн учир хацраан боосон хөгжимчин эрхэм сууж байлаа. Фижинийг ороход тэр хөгжимчин төгөлдөр баян хуурынхаа даруулыг даран удирдгал хөгжмийг оруултал олны зүгээс дуудуулаач хэмээн хашгиралтлаа. Чимээ намжсны дараа нэг залуу хатагтай дөрвөн бадагтай дуудуулж хүмүүсийг цэнгүүлэх бөгөөд найруу хамсрагч хөгжимчин аялгауг эхнээс нь аваад адгийн хүртэл уламж чанга дарж байлаа. Үүний дараагаар даргалагч нь үнэлсэн үгээ хэллээ. Тэгээд түүний зүүн талд сууж байсан хоёр дууч хоршин дуулах санал илэрхийлээд дуулахад цугласан олон алга нэжигнүүлэн таашцгаалаа. Олноос онцгойрсон зарим хүмүүсийн царайг ажиглахад сонирн байлаа. Дараа нь гуанзны эзэн гэж нэг эв хамуутай байдруу нүсрээр байна. Тэр бол нариганд сэтгэл хансан янзтай нүд нь үргэлж ийш тийш эргэлдэнэ. Юу болж байгаа бүхнийг харж юу ярилцсан байгаа бүрийг чих тавин чагнах бөгөөд түүний чих сонор нүд хурц бололтой. Тэрний хажууд хэдэн дуучин цугласан олны магтаж шагшихыг хизээ язааны ёс шиг ажиггүй сонсон сууж байна. Бүх насныхаа хамаг бузар улаан ул мөрийг бараг цүмийн хадгалсан. Жохомхөө ой гутам хүйтэн царайгаараа хүний анхаарлыг аргагүй татах нүүр царай, гал эрсүүд, устаа холсон эдгээр архийг тэдгээр дуучид ээлж дараагаар барьж байлаа. Зайлимх хортос санаа аригчин байдал тэдний нүүрэн дээр илт тод харагдана. Бүсгүйчүүдийн тухайд гэвэл зарим нь залуу үеийнхэн жавхлангийн улмөр нүдэн тусаад өнгөрөх шиг. Зарим нь бүрч бүсгүй хүнийхэн бүх намбаан алдаж гагцхүү завхай саман хулгай дээрмийн гутамшигын биелэл болсон шиг харагдана. Охид залуу бүсгүйчүүдийн нэгэн ч амьдралынхаа балчир залуу үеийг уг нь дуусаагүй бөгөөд одоо тэр гутамшигт хүмүүсийн дотор хамгийн муухай, хамгийн хөөрхөлөлтэй амьтад болсон харагдана. Фежин элдвийн бодож бие өчүүхэнч зовоолгүй хүмүүсийн нүүр царайг дагууд нь ажиглан харсан боловч эрсэн хүнээ олсонгүй бололтой. Фежин даргын сандал дээр сууж байсан хүний нүдийг мансаар түүнийг хармагц гараар сэм далжчаад
орж ирсэн шигээ тийм чимээгүй хурдан буцаад гарлаа. Баярнаас сурах чимээ байна уу? Юрдөө юм алга гэж зэрэмдгийнхний эзэн хариулах бөгөөд учир нь энэ бол өөрөө байсан юм. Нийтээр тайвширхаас нааш тэр хөдлөхгүй. Лав уул мөрийг гаргасан бах. Тэгэхээр хэрв тэндээс хөдлөвөл уул мөрөө үлдээхгүй зайлж чадна. Баарны дажгүй яваа бах уу? Тэрнээс биш надад юм дуулдалгүй яах вэ? Баарны хувь аргалж дөнгөд байгаа л та. Тэрний төлөө зовох хэрэг алах уу гэлээ. Тэр чинь өнөө энд ирэх болов гэж хэврээ бас л төлөөний үг нь онцлон хэллээ. Та Монксыг хэлж байна уу гэж өнөөх хүний асуухад хэврээ. Тийм гэх бөгөөд цаатах нь халааснаас алтан цаг гаргаж харангаа. Яриангүй ирнэ. Эрт ирэх байх гэж би хүлээж байна. Хэрвээ та 10-аад минут хүлээвэл тэр гэтэл. Гүйгүй гэж хэврээ яаруу хэлэх нь сургалсан хүнтэйгээ уулзаасаа гэсэн хүсэлтэй мэд боловч түүнийг байхгүй байгаад нь сэтгэл амарсан янзтай байлаа. Тэгээд намайг өөртөө чинь уулзах гэж ирээд явсан өнөө өдөш чамайг ирээрэй гэж байна лээ гээрээ. Өө золиг өнөө өдөш гэж хэрэггүй маргааш гэж хэлээрэ. Одоо энд ирээгүй хойно маргааш ч гэсэн болно л доо гэлээ. Тэгээ өөр хэлэх юу байна? Өөр ганц ч хэлэх юм алгаа гэд өвгөн шатаар буулаа. Нөгөөх нь шатны хашлах тэгнүрдэж өнгөж сөөнг хоолоогоор. Одоо л ястай хэрэгэ бүтээдэг цаг биш юу? Энд Фил Баркер шаал согтуу байна. Ямар ч жаал чадхаар болж тээ гэлээ. Тийм бэ гэж еврей нүрээ дэвш болгон. Фил Баркерын ээлж болоогүй. Тэрний чинь зайлхаас өмнө бид бас нэлээд их юм хийлгэх учиртай. Ингэхлээр эрхэм минь тэдэндээ очиод ингэж хэл. Амьд минь гэлдэрч яваа цагтаа айл болох сайн аргиж яваа гэлээ. Өвгний инээхэд гуанзны эзэн бас л инээлцээд гийчд рүүгээ очлоо. Еврей ганцаар боломгцоо царайдс нь хуурч бас л юм бодож төгссөн байдалтай боллоо. Тэгж байснаа хөлсний жуус тэрэгчийг дуудан суугаад бид наалгрэний зүг яв гэлээ. Сайксын тусгай өрөөнөөс хугас бээрэн зайтай буугаад явган хурч очлоо. Еврей үүдийн цохингуудаа заата муухай юм хийж наргиж байдаг бол би чамайг хичнээн залтайч гэсэн чамаас заавал мэдэж авна да хонгор минь гэж буутна. Тэр хүүхэн нь гэрте байжээ. Фижин шатаар алгуурхан өксөж ясархож маягалсангүй шууд ороод явчихт нь тэр хүүхэн ширээн дээр толгоогороо дэрлэн хэвтээд үс нь хааш яаш сэгсэжээ. Согтчоо юм болов? Айл эсвэл сэтгэл нь ганихраа юм болов гэж еврей дотроо тоомсоргүй бодлоо. Өвгөн ингэж бодоод үүдээ хаатал гарсан чимээгээр хүүхэн өндийн түүний залтад царай руу хурцаар ширтэн харж. Сони юу дуулдаж байна гэж асуугаад Тоби Крикетийн хэлсэн үгийг түүнээс дам сонслоо. Түүний ярьж дуусахад хүүхэн түрүүчийнхээ янзаар болоод ганц ч үг дуугарсангүй. Тэгээд лагаа цаарлангүйгээр дэрэгдээсээ холдуулж хөлөөрөө шалыг 2-3 удаа үрээд таг болчихлоо. Тэр зур еврей Сайксыг хурч ирээд нуугчхаад байгаа юм биш вэ гэсэн шиг ийш тийшээ байн байхарлаа. Сэтгэлдээ сэвгүй болтлоо ажиглаж аваад 2-3 удаа ханиаж бас ярих гэж өчнөн оролдовч хүүхэн дэрэгдээ хүн байна гэж ёор анзаарсан шинжгүй. Еврей дахин нэг оролдоод 2 гараан үрчиж байдаг чадлаараа ээлдэг дуугарган хонгор минь чи одоо биелийг хаана байгаа гэж бодож байна гэвэл хүүхэн мэдэхгүй байгаа гэж байгаа бололтой нэг юм хэллээ. Дууных нь өнгөний ажихад уйлж байгаа бололтой. Өнөө жаала хөрх амтан гуунд орчихсон гэдэг шүү. Нэнси хэцүү хэрэгэ мунч гэж еврей хэлээд нүрийг харахыг хичээлээ. Хүүхэн толгоогоо гинт өндөлгөн тэр жаал бидэнтэй байснаас тэндээ байсан дээр. Харин тэрнээс болж биелэд муу юм болохгүй байхаас. Тэр жаалч тэр гундаа өхөж хэвтэж байгаа биз.
Тэндээ ясан зэвхэр гэж би бодож байна. Гэвэл еврей гайхаж. Юу гинэ гэж хашгирлаа. Тийм ээ, ингэж бодож байна. Тэр миний нүднээс холдож тэгээд бас өнгөрчээ гэж дуулдвал би их баярлана. Дэргэд байхаар л биш болох юм. Би өөрөө ч өөрийгөө зөвхөж та нарыг ч үзэн ядаж байх юм даа гэж хүүхэн еврейн өдөөс харж хэллээ. Үгүй, чиж бүр мансуурчхаа шивдэ гэж еврей зэвүүрхэхэд хүүхэн. Яалаа гинэ? Би согтоогүй ээж гэмээн. Таны буруу биш. Хэрв таны зоригч нь хүрсэн бол өнөөдрөөс өмнө дандаа л хөлчрүүлээд байхсан би. Одоо тэр заншил чинь танд таарахгүй байх шивдэ. Тийм биз дээ гэж гунигтай хэллээ. Еврейн уур хөдөлж тийм таарахгүй болж гэж зөвнөр харууллаа. Тэгвэл тэр нэгэн өөрчлө гэж хүүхэн инээж хэллээ. Өөрчил гинэ гэж еврей хашгирах нь тэр хүүхнийг гэнт зөрүүдэлсэн бас тэр шөнийн базаахгүй болсон явдлаас тэсч үл чадах байдалд орсны тэмдэг байлаа. Тэгээд бас өөрчлөлт нь бий болох нэ? Сонсож бай хүүхэн минь. Сонсож бай. Би 5-6 үг хэлээд л Сайксыг чадчихна. Энэ бол түүний бухан хүзөв би хуруугаараа хуг мушгиж чадахын нэгэн адил үнэн юм шүү. Хэрвээ Сайкс жаалан орхоод ирдэг юм бол өгсөн амьдач гэсэн надад тэр жаалыг авчирч өгдөггүй бол чи өөрөө алаарай. Үгүй бол Джек Кэтгийн гарт түүнийг оруулна. Энэ тасалгаанд орж ирмэгцэн л алчхаарай. Тэгэхгүй бол хогч нь болоод хоцрон шүү гэсэн миний хэлсэн үгийг битгий мартаарай гэлээ. Энэ чинь юу гэсэн хэрэг гэж хүүхэн өөрөө ирэхгүй дуалдлаа. Энэ чинь юу гэсэн хэрэг үг гинэ гэж Фежин хэлэн бадран буутанч хэлээд. Тэр жаал надад их үнэтэй цайтай хүн. Осол аюулгүй олж авах завшаан олдсон юм аа. Би энэ муусан аригчин согтуу новшнуудаас болж алдах хэрэггүй. Энэ муусан хогийг чинь яасан ч миний дур шүү. Шулмастай чинь би барилдалгаатай хүн. Тэр муу шулмаст хэрэгтэй юм гэвэл гэрээс л байгаа юм. Тэрнийг олж авах бололцоо гэлээ. Өвгөн еврей амьсгаа дээр гарсан учир төгдөрч хэлэх үгээ олж ядсан боловч уур хилэнгээ бариад зам байдлаа даруй өөрчлөлөө. Тэрнээс биш дөнгөж саяхан гар савраа арвалзуулан аашилж нүдэн эргэлдэж нүүр цараа нь хухай дааж байсан юм аа. Гэтэл одоо сандал дээр сууж бие хураан чичирч дэмий нууцаа задлчих уу даа гэж ан нэг хэсэг дуугүй сууснаа хүүхнийг өдөн ярихыг оролдлоо. Хүүхэн ч өвгнийг анх орж иж байхад нь ямар байсан тэр янзаараа ажигчгүй суухыг еврей хараад дотор нь баг зэрэг уужирч сөнгөд хоолоогоор. За Нэнси минь чи миний хэлсэн үгийг сонссон уу хонгор минь гэлээ. Хүүхэн залхуурсан янзтай толгоогоо аяархан өргөөд одоо намайг битгий зов хийж байна. Би л энэ удаа хийж чадаагүй гэхэд дараа хийх оо. Танд тэрний хийж өгсөн сайн баггүй шүү. Хэрвээ тэр чадал нь хөрвөл хойшид бүржих юм хийж өгөх. Харин чадахгүй болж гэм энэ тухай яриад байх хэрэг алга гэлээ. Ууралсан еврей гарынхын алгыг жижигнүүлэн үрж. Нөгөө жаалыг юу гэж бодож байна хүүхэн? Гэвэл Нэнси тэр дорно. Бусдаас юу ялгаа байх? Аюулд орол үз гэсэн чи би лидл муу юм болохгүй л тэр жаал үхээд танаас ч хагцсан байж аливаа бусад гай зовлонгоос ч хагцсан байх гэж би хэлээд байна шүү. Топиг юмгээ ажгүй мултраад ирсэн байхад би л юу гэж алцах вэ? Би л гэдэг чинь топын чинээ хоёр амттай тэнцэг өгөн шүү дээ гэлээ.
Еврей Нэнсийн гялдсан нүднээс хараагаа салгалгүй ширтэж, "Миний хэлсэн зүйлийг юу гэж бодож байна да хүүхэ?" гэвэл Нэнси, "Хэрвээ та надаар юм хийлгэх гээд байгаа бол та ярьснаа эхнээс нь аваад эцэст нь хүртэл дахиж ярихгүй бол болохгүй нэ. Маргааш хүртэл хүлээвэл дээр баха. Ярьсан үгэнд чинь овоо сэнхэрсэн юм. Харин одоо дахиад мангуурчихлаа" гэлээ. Фижийн түрүүн тэнэггүйтэж үг алдчихснаа Нэнсиг ажиглаа болов үгүй болов гэдгийг үгээр цохиж мэдхийг бодож хэдэн юм асуусан боловч цаадах нь дор нь хариу өгөөд түүний өдөөс давгүй харах болохоор архинд мангуурчаад байна гэж анх сансан маань зүв боллоо гэж яг таг боджээ. Нэнси ч үнэндээ тиймэрхүү явдлаас зайлаагүй байж. Ер нь еврейн эмэгтэй шавнар цөм тийм. Тэднийг нилээд багаас нь термо заншлаас салгах байтугай өөгшүүлдэг байлаа. Нэнсигийн царай зүс янз муутай болсон. Тасалгаа дүүрэн арх дарсаар ханхлах болохоор еврейн таавар бүрэн батлагдлаа. Нэгэнт дурдсан ясаар тэр хүүхэн нэг хэсэг агсганснаа дахиад мансуурн мэлээж дараа нь агсгнаж үүнээс болоод нулимс сасгаруулж "Үхэн гэж битгий ярөө" гэж янз янзаар хашгираад хэрвээ эрэгтэй эмэгтэй ноёд хатагтай нар жаргалтай байвал муудаж хэрэлдэхийн хэрэг юу байна гэхт нь иймэрхүү юмд дог еврей өвгөн Нэнсиг үнэхээр согтуу байна гэж сэтгэл дүүрэн баяртай мэдэж авчээ. Ноён Фижийн энэ нээлтэндээ санаа намарч хоёр зорилгоон биелүүлээд өөрөөр хэлбэл нэгдүгээрт тэр үдэш дуулж сонссон бүхнээ энэ хүүхэнд мэдээлээд хоёрдугаарт Сайкс ирээгүй байгааг нүдээр очиж үзээд гэр рүүгэн буцлаа. Залуу түнш хүүхэн нь ч ширээд ирлээд унтаж хазарлаа. Шүн дунд хүрэхэд нэг цаг шахам үлдээд байлаа. Тэр үдэш харанхуй, жигтэйхэн хүйтэн байсан болохоор Фижийн тэнүүжлэхийг эсвүслээ. Гудамжаар үлээж байсан ширүүн салхи хүмүүсийг тоос шороо хийсгэх шиг хөөх болохоор гудамжаар үзэгдэх хүн цөөн гэр гертэ яаран орсон бололтой. Еврей салхины уруу явж байсан тул ширүүн салхин туугцаар байдгаараа бэгцэн бүхэж чичрэн дагжиж явсаар суудаг гудамжныхаа өнцөгт хүрч бүр үүднийхээ түлхүүрийг халааснаас тэмтрэн явж байтал сүүдэр дотроос нэг хүн гарч ирээд гудамж хөндлөн огтлж өөрт нь сэмхэн ойртож очоод "Фижи" гэж барагч хэндэн шивнэлээ. "Өө энэ чинь" гэхэд нөгөө хүн "Мөн хүлээсээр 2 цаг боллоо. Хайчваа чөтгөр амар" гэлээ. "Чиний төлөө л явж угаад ирлээ хоо" гэж еврей сандарсан байдалтайгаар нөгөөтгийгөө харж алхаагаа удаашруулад "Оройн туж чиний л төлөө явлаа" гэлээ. "Аа тийм байлгүй" гэж нөгөө нь нэмсэглээ хэлээд "Тэгээд юу болов доо" гэлээ. "Ойлгохтой юм өөр болсонгүй. Муучин бас болоогүй үсттэй" гэж нөгөө үл таних хүн асуугаад гэнтэ зогсон Фижинийг айсан янзтай харлаа. Еврей толгой сэгсэрч хариу үг хэлхийг завдсан боловч нөгөө үл таних хүн түүнд үг хэлэх зав өгөлгүй дэрэгдээ байгаа байшин руу заан "Удаан хүлээснээс би хөшөөд бас салхи хүлээгээд болохгүй нь дотор орж ярилцъя" гэлээ. Фижийн шүн тийм орой болсон цаг гэртээ хүн оруулахад дургүй байна гэхээс буцахгүй байсан бөгөөд гал түлээгүй байгаа гэж хэлсэн боловч нөгөө хүн захирангуй маягтайгаар шаардсан болохоор Фижийн үүднийхээ цоожийг гаргаж ороод "Би гэрэл аваад ирээ, та хаалга зөөлхөн хаачхаарай" гэлээ. Нөгөө хүн хэдэн алхам тэмтрээ яваад "Энд ч ястай нэг булшин доторх шиг харанхуй байх шивдэ. Бошуулаа" гэлээ. Фижийн гудамын нөгөө үзээрээс "Хаалга хаачих" гэж шивнэхэд хаалга нь их дуу чимээтэй хаах сонсдлоо. Нөгөө хүн мөрөө тэмтэрсэр "Миний буруу биш шүү. Салхин тэгчгүй яв. Эсвэл өөрөө хаагчихлаа. Энэ хоёрын л нэг нь баг. За, гэрлээ бушуухан гаргаач. Энэ мө харанхуй хараа өнгөлт чинь бүдчиж хатчаад гавлаа хааг зөгчих гээд байна" гэлээ. Фижийн шатаар бууж мираасаар галдгооныхоо өрөө рүү орлоо.
Төдхөн нэг гартаа лаа барьсаар буцсан ирээд Тоби Грекид цаа талын өрөөнд дор унтаж байна. Жаалууд наа талын өрөөнд унтаж байна гэж мэдэгдээд нөгөө хүнийг хойноосоо дахин дагуулж шатаар өгслөө. Еврэ 20 дугаар давхрын өрөөний хоолгыг нээж энд яриг гэсэн бүхнээ ярьж олноохоо. Цонхны таглаа модонд нүхтэй. Тэрүүгээр айл хөршид гэрэл харагдчихвал тусгүй. Тэгэхээр лаага шатан дээр орхичих. Мөн байз. Шатны дээд талын тавиур дээр яг тэр өрөөнийхөө үүдэнд лаага тавьчихад өөрөө төрүүлэн орлоо. Тэнд ганц эрвэхэ сандал, хуучин нэгмүү урт бандан буюу бүрхүүлгүй диванархуу юм хаалганых нь ард байхаас өөр юу ч үгүй. Тэр диван дээр нөгөө хүн нь ядарсан янзтай сууж, еврей өвгөн сандлаа ойртуулан яг өмнөөсөө харж суулаа. Өрөөний хаалга дутуухан хаалттай байсан болохоор шатны тавиур дээр тавиастай лааны гэрэл нөгөө талын хан дээр туссан учраас тэр өрөөнд тиймч харанхуй биш байлаа. Тэр хоёр анхандаа шивнэлдэж байлаа. Энэ хоёрын ярианаас хоорондоо холбоогүй зарим нэг үг сонсдогт бол юу ч ойлгогдохгүй. Гэсэн чи нөгөө хүн Фежинийг зэмлэн ярихад Фежин өөрийгөө өмгөөлөн хариу өгнө. Цаадах нь маш их уурж байсныг чих тавин чагнасан хүн амархан тааварлан мэдэж болох байлаа. Еврей өвгөн тийхүү ярилцаж байх зураа тэр хүнийг хэд хэдэн удаа Монкс гэж дуудаж байлаа. Өнөөх хоёр ингэж ярилцсаар хэрвээ илүүгүй бол 15 минут гэртээ болоод Монкс нь дууга ялимгүй чанга болгоод энэ бол муу төлөвлөгөө болсон байна гэдгийг дахин чамд хэлье. Тэрнийг эдэнтэй хамт байлгаж угаад нэг муу нусгай өөр суулагч болгож болсонгүй юу гэвэл еврей мөрөө хавчсхийн хэлдэг үгэн та сонссон ч болоосаа гэлээ. Монкс уурлан. Тэгийг гэж бодсон ч болохгүй байсан гихгээ үз. Бусад хүүхдийг бишгүй сургаж байгаагүй лүү. Та ядахта ганцхан жил тэссэн бол тэрнийг цээрлүүлэн шийтгүүлээд англи нутгаас магадгүй бүх насаараа ч хөөгдөж болох тийм хүн болгож чадах байсан биш үү гэвэл еврей гомдсон байдалтай. Тэгээ эн чи хинт хэрэгтэй юм дээ хөө гэлээ. Надад гэж Монкс хариу болоход еврей хүлцэнгүйгээр хөөе надад тус болохгүй шүү дээ. Тэр жал надад тустай байж болох байсан юм уу? Хоёр этгээд гэрээ байгуулахдаа айл альныхаа эрх ашгийг бодолцох хэрэгтэй болдог. Тийм биз дээ хөө гэвэл Монкс өөр хэлэх юм байна уу гэлээ. Тэр жаалыг хулгайн ажилд сургана гэдэг амар хэрэг биш ээ гэдгийг би ухаарсан. Тэр бол ийм байдалд орчихсон бусад жаалтай адилгүй хүүхэд байна лээ гэж еврей хэллээ. Мант чинь огт адилгүй юм байж. Тэрнээс биш айл язуурын хулгайч болсон байлгүй яах вэ гэж Монкс хэлэхэд еврей түншийнхээ нүрлөө төгшүүртэй харж би тэрнийг бузарлах гэж бариад байж чадсан чгүй. Ер нь яахын ч аргагүй байлаа. Би тэрнийг айлгах гэд бүр цөхрөнгөө барсан. Гэтэл бид хязээд ч гэсэн айлгаж эхлэх ёстой. Тэгэхгүй бол цаашдын ажил бүтэмжгүй болно. Тэгэхээр би яана гэхэвдэ. Ловерч Чарли хоёртой явуулалтай биш. Мондохгүй л явуулж байсандаг. Одоо бол ёх. Та бүгдийн төлөө зовж ханлаа гэлээ. Би гай болоогүй шүү дээ гэж Монкс хэлэхэд еврей тийм ээ тэр чанаас та хаанаас гэж амдаж хэлээд би одоо ч гэсэн өрөвдөх гэсэн юм биш л дээ. Ийм болоогүй бол та тэр жаалыг өөр үзэхгүй байхсан. Тэрнийг ирж яваач гэсэн анзаарахгүй танихгүй өнгөрөх байсан. Би тэрнийг өнөөх хүүхнэр танд буцаатал харин тэр хүүхэн маань тэрнийг өрөвдөж эхэлсэн байхгүй гэвэл Монкс тэс чадалгүй. Тэр мөн хүүхний багалзуурыг надах хэрэгтэй гэлээ. Одоо тэгж болохгүй хөө гэж еврей нэмсэглээ хэлээд энэ бол даанч бидний хийх ажил биш. Тэрнээс биш би ойрын өдрүүдэд дөнгөчөлгүй яах вэ? Ер нь энэ хүүхнүүд гэдэг ямар улс болохыг би сайн мэднэ Монкс минь.
Тэр жаалыг нилээд чирэгжээд ирмэгцэн цаадах чинь тэрний дүнз модноос нэг их илүү юм гэж үзэхгүй болно. Та тэр жаалыг хулгайч болгоё гэж бодоод байгаа юм шиг дээ. Хэрвээ амьд байгаа бол би тэрнийг хулгайч болгоод өгнө. Хэрвээ гэд еврей сандлаа түүнд ойртуулан яаж мэдэх вэ? Хэрвээ азгүй явдал болоод өвчихсэн байвал гэлээ. Монкс жижигсэн гараар еврейн гарыг шүүрэн барьж их айсан байдалтайгаар тэр үгсэн байлаа ч гэсэн би буруугүй шүү. Энийг бодороор хийж. Надад падгүй хэрэг. Би тэрнийг үхнэ гэж хэлээгүй хаа. Бусдын чамд сумын хэлсэн. Би хүн амны хэрэг гараасаа гэж хүсээгүй. Тийм хэрэг бол сүүлдээ заавал илэрдэг. Амар заяа үзүүлдэггүй юм. Жаалын ам үрэгдэх нь надад ямар хамаа ах. Чи дуулж гин үгүй юу? Энэ муу хонгилд шөтгөр үрлээ юу? Юу вэ? Юу болов? Хаана? Гэвэл цаадах. Тэр харахгүй юу? Өмнөх хан руугаа ширтээд сүүдэр нүмерэгдээлтэй бүрх малгайтай бүсгүй хүн ханны дэрэгдүр түргэн гихч сүүтийн өнгөрлөө гэлээ. Еврей гараас уллаж тэр хоёр өрөөнөөс даруй гарлаа. Салхинд урсан лаа байсан газар таал байлаа. Хоосон шат биеийн цайсан царай хоёроос өөр юу ч харагдахгүй байлаа. Тэд чих тавин чагнахад байшин дотор чимээ нар огтхонч сонсогдохгүй нам гүм. Еврей лаг авч түнш рүүгээ эргэнгээ. Санаагаар ч болсон бах өө гэвэл Монкс жижигсэр. Тангараг. Би тэрнийг харсан. Намайг анх харахад бүхий сэгээ зогсож байснаа дуугархаар цаашаа алга болчихсон гэлээ. Еврей түншийнхээ цонхисэн сарай руу зэвүүхэн харж хэрв дургуцахгүй л дагаад явал та гэж хэлээд хоёул шатаар өгслөө. Тэд бүх өрөөнүүдээр шагаавал сүм хоосон, хүйтэн, элен хулин. Тэндээс гудмаар явж доошо зойронд ороход намхан ханд ногоон хөгц тогтсон. Эмгэн хумс дун хорхой мөр лааны гэрэлд гялзна. Эргэн тойрон чимээ анар огтхонч үгүй. Булшин дотор л тийм байдаг баг. Гудамд буцаад гармагц еврей. Одоо юу гэх гэж байна та? Биднээс өөр амтэн энэ байшинд алга. Тоо бийж тэр жаал удагч тэр гэм хүргэхгүй мэдээвэз гэлээ. Энэ тухайга бит баримтаар гэрчлэх гэж хоёр түлхүүр гаргаж ирээд төрөн гаднаас орж ирэхдээ яриаг маань хүн чагнаж магадгүй гэж бодоод тэднийг тасалгаан доор нь цоочилчихсан гэлээ. Энэ шин нотлогоо Монкс ноёны бодлыг нилээд гуйвуулжээ. Тэр хоёр ирээд юу ч алдахгүй болох тусам түүний итгээдлэн зүтгэх нь гайгүй болсоор сүүлдээ нэг муу инээх болж аалмаа ирж юмсан сэтгэлээс маань болоод нүдэнд тийм юм үзэгдсэн байлгүй те гэлээ. Гэсэн ч цаг нэгэнт шүн дунд өнгөрч нэг хагас болоод байсныг гинт санаад тэр шүн яриагаа үргэлжлүүлэхийг болж тийхүү эрхэм хоёр түнш саллаа.